Марны 3 дэлхийн дээр сөгөөт харуулаас асууж байгаа эрхэм танд өдрийн мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 15 цаг 11 минут болж байна. Радиогийн 3 дахь студиэс хөтлөгч Анжгаа хөтлөгч цэцэг найруулагч Гамалын ангаранаар элдвч би нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн боллоо. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Баярлалаа шинэ 7 хоногийн мэнд хаа. Амьд сайхан амарсан уу? Сайхан. Та сайхан амар уу? Сайхан амарсан. За ашгүй тий. 5 өдөр чи өвөл болоод тэгээ хагасанд хавар. Тэсэнд намар болоод өнөөдөр 100 болчиход сүйтгэж штэ бас. За манай нэвтрүүлэгтээ амьд байх тэр хүүхдийн клиникс бяцхан гэсэн лаз жаргал бэлэглэн сүрэтээр хамтран ажиллана. За мөн та Япон чанарыг найдвартай баталгаатай албан ёсны газраас аваарай гэсэн үрээтээр Bridge Motors хамтран ажиллана. Тохи тухын дээд Тохико амортизатор. За өнөөдөр бол даваа гаригт бид нар юу хийдэг вэ? Юун талаар ярилцдаг вэ? Худалдаа авалт гэдэг сэдвээр ярилцдаг байгаа. Өнөөдрийн худалдаа авалтын сэдэв бол дугуйтай болмоор байна. За дугуйтай болмоор байна гэдэг нь бол ундаг дугуйг ярьж байгаа шүү. Ундаг дугуйтай л болмоор байна. Та дугуй ундаг үлээ? Ундгүй яах вэ? Тэгэх юм уу? Хар багасаа л ингээд нэг том хар 100-ийн хар дугуй гэж байсан. Тэр дугуйны чинь голоор нь ингэж хийгээл гэлж игээ явдаг л шүү. Дээгүр нь хөрөхгүй учраас. Тийм. Аравных нь годоор хөлөө игээл жигээл явдаг байлаа да. Зүгээр дугуй төржил тоглодог байснаас дугуй унж чадахгүй шүү дээ гэхгүй юу? Тийм үү? Тэгээ дугуй унж яагаад ч сураагүй би. Яагаад яаж чигээд хэцүү байдаг юм аа. Би хүүг дугуй нь сурах гэж арай л дэлхийн 3 дахь дай болгоч байгаа. Гэхдээ яг хоёулаа нэг юм цэцэрлэг түрээнд үдсээр хагаад манай хүү одоо бол дугуй унж чаддаг. За. Охин одоо бол тайгастай тэгээд бас тэгэл явж идэв шүү дээ. Тийм тэнцвэрийн асуудалтай юм шиг байгаа. Би өөрийгөө тэгж бодсон. Тэгээд ер нь бол айцсаа даван туулах л да. Айцсаа даван туулах тэр чинь хүн болгон л унж болоод байгаа шүү дээ, тий? За айцсаа даван туулаагүй хүн байна. Тэгэхээр айцсаа даван туулах нэг юм асуудал байна. Хоёрдугаарт за дугуй угаасаа унж чаддаг хүмүүс маань өнөөдөр худалдаа авалт ярих байгаа учраас дугуйг ер нь яг хаанаас авах юм хавар боллоо тийм ээ. Хаврын үйлчлэлчээ сайхан тэгээд ер нь гадуур дотор дугуйтай авч явах юм бол энийг төвжил дугуйнал амар штэ эрүүл мэндэ ч гэсэн дэмжчих юм байгаа юм. За дугуй авахтаа юуг анхааруул зүйтэй байдаг юм бэ? За хэдүүлээ өнөөдөр бол загтгаан дугуй ярихгүй шүү. Зүгээр яг ингээд нөгөө механик буюу жидэг дугуйгаа ярих гэж байна. Хүүхдүүдэд ямар дугуй хаанаас авбал зүйтэй байна? Нөгөө энэ тэнцвэржүүлэгчтэй хойдолд нь тийм нөгөө тэнцвэржүүлэгчтэй байх нь зүйтэй юм уу? Яах ёстой? Хүүхдүүдэд тэгээд нөгөө дугуй авбал заавал нөгөө дагуулад ийм нөгөө нэг хамгаалтын юмнуудыг нь авдаг. Тэр нь хаагур байна. Зөвхөн яг механик жидэг дугуй шүү. Зөвхөн механик жидэг дугуйг хаанаас авахар байна? Ямар жинтэй хүнд та одоо жишээл би чи ингээд 100 гаруй килограммын жинтэй тэгэнгүүт надад таарах үз тийм жинтэй хүн таардаг дугуй гэдэг чинь бас ховор штэ. Тийм гих мэтийн. За тэгээд дугуйныхаа гоёл чимгэлч гэдэг юм уу дугуйны нөө нэг юм юм уу аксессуар түгжээ аргамж гэж нэг юм байна штэ. Нөгөө энэ тэнд очиод нөгөө нэг түгжээ тавьчихдаг уу? За цааж маягийн. За тийм цааж тэгээ өөр одоо юу гэдгийг. Тэр гоёл чимгэл юугаад идэв аксессуар зүгүүд идэв юм лээ. Дугуйгаа ялгахын тулд тий. Дээхэн үедээ бид нар их л гангалдаг л байлаа. Одоо ч нэг хактар тэхгүй. Ер нь бол гангараа их гэхээсээ илүү хэрэглээ болчиход байна л да. Түүнээс дээр үед чинь дугуйн цөөхөн байсан. Тэгээд дугуйтай хүүхдүүд чинь бол дугуйгаа гангална гэж хэвээр янзын гоё юм болдог байлаа шүү дээ. Нэг ахыхаа дугуй санаад идэв. Ахын дугуй ерөөсөө дугуйнууд дээр нөгөө нэг юу байхгүй ийм хонх байхгүй. Тэгээ ахны дугуйн дээр хонх тавьж ирснийг санаад идэв. Бөөн баяр болж ирсэн лээ. Тэгээд дугуй авахар бас ахаа нөгөө хоорондоо үнийн хувьд аюух ялгаа гардаг шүү дээ. Тэрний юунаас болоо чанараасаа болж гинөө. Тэгээд чанартай гүг нь яг яаж мэдэх. Одоо жишээлбэл би брэндээсээ болж гин. Тий. Брэндээсээ болж гин. Тий. Брэндүүд чинь үнэтэй одоо Shimano эдгээр гэдэг ч юм уу үнэтэй брэндүүд бол үнэтэй. Үнэхээр зүгээр энгийн дугуйч үнэтэй байхгүй. Ягаад гэвэл тэдний тэр нэг гол төмрөө хийж байгаа хайлш машин материал зэтрэл нь өөр байхгүй юу? Giant гэдээ бас нэг том брэнд байгаа. Эдгээр бол жишээлбэл титаны орцтой гэдэг хөнгөн мөртлөө маш бат бөх тийм арамтай ч гэдэг юм уу те. Тэгээд гих мэтэр ингээд зөндөө юмнуудаас болоод байгаа юм. За тэгээд дотор унахтаа бол бид нар зүгээр одоо нэг энэ сүүлийн үеийн дугуйнууд чинь нэг 6 араатай болцсон шүү дээ. Урталтай 2, хойдолтой 4 гээд хүнд хөнгөнийг ингээд уртлаасаа тааруулцдаг тийм дугуйнууд бий болцсон. Тэгэхээр 6 араатай тийм дугуй аваад одоо унахад боломж юм байна уу? Ямар үнэтэй байгаа юм бэ?
Монголд одоо тэр дугуйнуудыг оруулж ирж байгаа аль биесны компаниуд байна уу байхгүй юу те. Гэл яри. За тэгээ. Чи ер нь тэгээд ерөөсө дугуйны түүх байхгүй юм уу? Түүх байхгүй. 3 дугуйд ч унж үзээгүй юу? Үгүй 3 дугуйд ерөөсөө багасаа дугуй ерөөсөө унж үзээгүй байжгаад 8 дугаар ангитай хахад найзаараа заалгаж нэг унж үзэх гээ. Тэгсэн чинь намайг төрж гүйжсэн уулын уруу тэр чигээр нь өнгөрүүлээд араас нөгөө барьж явж исэн юг нь тэгээ барьж явж ангууд уруу газар авч идэг тэр чигээр өнгөрүүлсэн тэгээд эхэндээ ингээд гайгүй явж яснаа сүүлрээ тэнцвэрээ алдаад хажууд тийш явнаад тэрнээсээ болоод ерөөсөө олон жил дугуйнахгүй явж агаад түрүү жил цэцэрлэг төрөлөнд очиж нэг дугуй унж сурах гад тэгээ сурах гад амжаагүй цэцэрлэг төрөлөнд дэдэг 4 дугуйтайг болгонсон. Угаасаа энэ 2 дугуйтай энэ дугуй гэж ундаг дугуй гэдэг байгаа үстэй. Чи унж явж байгаа. Тэгээд ундаг дугуй гэдэг нэртэй шүү. Ер нь бол нэг 2-3 удаа унаж байж эн чин ундаг дугуйг унаж сурдаг байхгүй юу? Чи харин ганцхан унсан хүн байна шүү дээ. Ер нь нэлээд хэдэн удаа унан тэгээд унахтаа айтайхан унаж сурна гэл ингээл зөндөөл юм байна л да. Гэтэ одоо унахгүйгээр одоо Монголд бол дугуйны зам Улаанбаатар хотод хангалттай болсон. Уулын замыг дагаад дугуйны замыг хийсэн байлаа. Туулгалын хойдлын иргэдээгүүр явж байгаа замыг дагаад дугуйны замыг хийсэн байлаа. Ер нь энэ тэмдгүүр дугуйны замтай болж харагдсан. За яг дугуйны зам дээгүүр дугуйтай хүн явж гин үү, явган хүн явж гин үү гэдэг нь бол дараагийн асуудал. Гэхдээ ямар ч байсан нэг үеэ бодвол бид нар дугуйгаа унаад явах болцоо нэлээ ихсэн. Одоо сайхан дулаарж байна. Эрүүл мэнд нөгөө нэг амуурын соном өгөн шигтэй гэдэг ингээ явдаг. Тэр шиг ингээд тэр настай хүн уртл унж болдог учраас өнөөдөр өчтөрхөн билүү би бас нэг хүнийг харсан. Ундаг дугуйтай нэг өвөө явж байсан. Яг соном өвөө шиг санагдсан. Жижигхэн богинохон цовтой тэгээ ийм цагаан шилэвтэй нэг өвөө дугуй унцсан явж байгаа харагдсан. Тэгэхээр дугуй бол мэдээж эрүүл мэндэд болон эрүүл мэнд болон одоо эрүүл орчин тий ямар ч нөгөө нэг утаа тортог тоос шавхаа гаргахгүй учраас эрүүл орчин байгалийн экологийн цэвэр орчин байхад таны эрүүл мэндэд ахаад дээр нь чинь энэ их төгжрлийг бууруулахад бол дугуй унах нь зайлшгүй л одоо бидний номер 1 сонголт баймаар байгаа юм л да. Тэгээд над битийн залхуу багийн бодлохоор ингээд дугуй унаарай гэж хэлчихэд өөрөө дугуй унахгүй яваад байна. Машин унаа яваад тий. Баяра комент хийсэн маань хаяна айгуугай комент байна. Сайн байна уу дөнгөж сурж байгаа хүүхдэд баланс дугуй зөвлөё гинэ. Энэ нь тэнцвэрийг нь сайн хөгжүүлж өгнө. Өдөр тутамд унах дугуйгаа сонгож авахдаа мэдээж чанар болон өөр тохирсон хэмжээг нь л сонгох чухал. За мөн мэдээж хамгийн гол нь дугуй унахын тулд дугуйндаа дурлах хэрэгтэй дээ гинэ. Би дурлаагүй болохоор сураагүй юм байна хаа. Баруунд бол ингэдгийн нөө нэг зүгээр ингээд жидэг дөрөө байхгүй зүгээр хөлөөрөө ингээд гүйдэг дугуй байдаг хүүхдүүдийн. Жижиг хүүхдүүд бол тийм дугуйтай байдаг. Dandy horse morse гэд нэрлэлсэн байдаг. Тэр бүр анх дугуй гарахтаа тийм л байсан юм лээ. Тэгж жагаад одоо бид нар ингээд жидэг мэдэг болсон. Гэхдээ тэр тийм гүйдэг өөрөө ингээд гүйдэг дугуй чинь аюулгүй. Тэгэл аав ээжигээ дагаад тэрнтэйгээ гүйцэн л явж байгаа юм билээ шүү хүүхдүүд бас. Би яхаа дугуй унахад яагаад хэцүү байсан? Яагаад сураагүй гэхээр дөрөв дээр дараа гарч штэ тий. Тэгэхээр би хөдөлгөж чаддгүй байсан. Гэхдээ яг ер нь бол тэгээд ингээд нэг тийм тэнцвэрийн айдас байгаа байхгүй юу? Унчхандаа гэж бодоод байгаа. Уг нь зүгээр жигээл яваад байвал хурдлах тусмаа дугуй илүү тэнцвэртэй болдог. Харин тэгдэг гэсэн тий. Хурд авах тусмаа л гой тэгширч ирнэ гэдэг юм байлээ. Яа, ста кан сураагүй юм дугуй унах хүүдээ дугуй унж сурахыг зааж өгөхдөө дахиад сурах гэж зөндөө оролцсон. Хүү сураад би сураагүй гинэ. Дугуйг нутагтаа сайн ундаг байлаа. Хэдэн жилийн өмнө хотод дугуй ундаг бадар болсон чинь нэг бол явган өмөрөгч гээд нэг бол машинд өөрөө өмөргүүлчих гээд хэцүү байсан. Тэгээд зүрх өгсөн байдаг юм. Яг манай ажил гэрийн хоорондох дугуйн зам бараг л байхгүй шахав гинэ. Би ч гэсэн манайх жоохон холдоод байгаа маа. Би жоохон ойртчихвол дугуй унчих гээд байгаа. Арайч нэг манайх ч нэг 10 км-ийн цаана байна штэ. Ажлаас тэгэхээр замдаа өвгөж гинлээ гэж сонсогдохгүй гэж айгаад. Та тийм ийшээ орж ийл тэгэл дугуйлсан байж тээ. Болчих бол би дугуйтай л наачаад цаашаа зүгээр хангинчхан л да. Тийм ээ сүрэн даймаа. Өдрийн мэндэ сүүлийн 5 жил өдөр шөнө үлрэл харгалзахгүй дугуй унж ийн гоё штэ л гэж ийн. Цэлэцэгийн анх сурахтаа уруу зам руу манай найз түлхээ тэгэл унаас орсон штэ. Одоо бодоход амар санагддаг аа гинэ. За би тэгэж сурах гэж байгаа тэгээ бүтлгүүдэд өстө насаараа айсан юм байна. За тий. За хэдүүлээ бол өнөөдөр нэг юм дээр тохирсон хэдүүлээ бол нөгөө юуг ярихгүй, захлагаан дугуй мууг ярихгүй, зөвхөн яг ингээд өөрийн
хүчээр явдаг дугуй шүү. Хүний хүчээр явдаг буюу ундаг дугуйг ярина гэдгийг ойлгосон. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар амьд бактери хүүхдийн линекс бяцхан гэдсэнд аз жаргал бэлгэлнэ гэсэн үрэтэйгээр хамтран ажиллаж байна. Linux гэдсний ашигтай бактерийн тэнцвэрт байдлыг хангадаг. Linux бол одоо та ер нь Linux-ыг ингэж хэлсэн шүү дээ нэг. Та хаашаач аяллаар явах гэж байгаа бай. Гадаадд ч бай, дотоодд ч бай Linux-ыг аваа яваарай. Ягаад гэх юм бол хотод гидсэх ямарсан тохиолдолд бол альж тохиолдолд Linux бол тэр юу гэж гидсний чинь ямарлыг бол тэнцвэржүүлнэ гэж. За Linux-ийг хаа юу яасан? Би чи сайн нөгөө эмнэлэг төвтөд нэг хэсэг баахан л антибиотик хэрэглээ шүү дээ. Бүх антибиотик болоод тэгээд маш их антибиотик хэрэглээд хахаар гидсэндх нөгөө нэг сайн муу бүх бактериудыг нь устгachж байгаа учраас гидс дүүрээд идэг хандлагатай юм байна. За тэгээд би эмчээсээ зөвлөж байгаад Linux Forte гэдэг гадна талаараа бүрхүүлтэйг нь авч уусан. За бүрхүүлтэй гэдэг нь юу гэсэн үг ингээд гэсэн чи ер нь энэ Linux Forte ч гэсэн том хүнийх ч гэсэн хүүхдийнх ч гэсэн ингэдэм байна. Монгол заргаж байгаа энэ лиофилжүүлсэн амьд ашигтай бактери гэж ганцхан ийм зүйл байгаа нь Linux. За лиофилжүүлсэн гэхэлэр яа гэхэлэр одоо энэ жааха бид нэг ашигтай бактери ухаар за ингээд орлоо ходоодны хүчил байгаа, зүсний хүчил байгаа. Тэгээд нарийн ингээл зөндөө цаашаа өргөжлүүлээ зам байгаа шүү дээ. Шүтлэг орчихгоос эхлээд явж байгаа шүү дээ. Энэ болгонд ингээд задарчдсан юм байна. Тэгээд яг нөгөө нэг бүдүүн гидсэнд очиж чаддгүй. Харин лиофилжүүлсэн гэхээр гадна талаар нь бүрхүүл үүсгэж байгаа учраас яг тэр нөгөө нэг бүдүүн гидсэнд очих газараа очиж тэндээ задрангуудаа ашигтай бактериуд нь үйлчлээд за тэгээд бидний нөгөө нэг хоол боловсруулах хэрэгцээ систем за цаашлах юм бол дархлааны хэрэгцээ системд сайн нөлөөлдөг байна шүү дээ. Тэгээд ууж хэлсэн. Ер нь ашигтай бактери ер нь яагаад хүний биед хэрэгтэй юм бэ гэвэл хүний биед олон тооны бактериуд оршиж байдаг. Хүний биед 1-2 кг буюу мэдхгүй хэдэн их найд болох байх. Амар шүү дээ. 1-2 кг буюу хэдэн их найд тоотой ийм бактери байдаг ба нийт бактерийн 95% нь хотоод гидсэнд байдаг. 2 ширхэг газрын тэнцний талбайг бүрхүүц их хэмжээний бактери байдаг гэж байгаа юм. Эдгээр бактерийн тэнцвэрт байдал нь хүний эрүүл мэндэд нөлөөлдөг гэдгийг олон тооны судалгаагаар баталж байгаа. Сүүлийн 40 жилд хийгдсэн судалгаа нийт судалгааны 80 гаруй хувийг ашигтай бактерийн тухай судалгаанууд л эзэлдэг. Тэгээ хоол боловсруулалтыг дэмжих, витамины нийлэгжилтэнд оролцдог, өвчин үүсгэгч бактерийн үржлийг дарангуулдаг ашигтай бактери чинь тийм давуу талтай мөн дархлаан системд нөлөөлж дархлааг сайжруулдаг. Хорд бодисыг сарамжуулах болон харшид үүсгэгчийг арилгадаг ийм давуу талтай учраас бид нар байн ашигтай бактери уугаач гэдэг байгаа шүү. Тэгээд антибиотик хэрэглээний үед бол ер нь бол заавал хавсарч Linux-ийг хэрэглээрэй гэж зөвлөдгөө. За ямар тохиолдолд хүүхдийн Linux буюу тийм бяцхан гидсэн наад жаргал бэлгэлэх гээд байгаа зүйлийг хэрэглэх юм гэхээр хүүхдийн гидс хямарсан, өтгөн хатсан, гидсэн дүүрсэн, гидсний вирус нингийн халдвар авсан, за эсвэл антибиотик эмчилгээний сөрөг нөлөөг 2 дахин бууруулах зорилгоор антибиотик эмчилгээтэй заавал хавсарч хэрэглэдэг гэсэн ийм залтууд байгаа. За та өөртөө ойрхон ямар ч юмын сангаас авах бололцоотой Linux дундуур зунаас амьд бактери гэдэг кириллээр бичих юм бол Facebook-ийн хуудасныг дагаад илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бололцоотой. Ингээд Bifidobacter Linux-тэй баярлаа. За баярлаа. Эфир үсэний 77 77 38 83 77 77 88 30 их сууцны дугаар байгаа. За яшаа залгаад за би дугуйд хэдэн жил унж байна. Дугуй унахад худалдаж авахд ингэж анхаард юм билээ. За гадуур ерөнхийдөө нэг ийм дугуй ийм ханьжтай байсан. Сая хүүхдэд дугуйд авсан чинь энэ дугуй нь ийм гэж шүү гэх мэтчлээ хэдүүлээ хоорондоо шпигээ болцсон. Манай одоо дугуйчд бол өдөд дугуйнуудаа бүр авах гэж байгаа энэ жил дугуй унах гэж байгаа хүмүүс бол өдөд бараг дугуйнуудаа юу яатсан байгаа. Тоочглцсон байгаа бах тий. Тэгэхээр ийм дугуй энд тийм үнэтэй байлаа, тэнд тийм үнэтэй байлаа. Ер нь ийм дугуйг нь анхаарах хэрэгтэй байлээ гэдэргээл тэрийг л хуваалцъя да хэвлээ. Тэгэлгүй яах вэ тий? Яг ундаг авах гэж байгаа хүмүүстэй энэ шпич юм бол хамгийн сонирхолтой, хамгийн зөв гоё шпич тий. Тэгэлгүй яах вэ? Манайхыг зайсанд байдаг байхад манай тэнд нэг айгүй том юуны байдаг гэсэн. Одоо хаан уулын 112 сургуулийн тэмдэлтэй юу зардаг? Дугуй зардаг. Тэгээл ингээл хавар болонгууд л үүдээ нэгэл тэрүүгээрстэй бүүн бужигсэн амтан болдог. Одоо тэр дэлгүүрээс сураг гарах нь уу? Би зүгээр яг нөгөө хүн их бужигнаад байдаг болохоор тэр дэлгүүрийг айгүй сайн дугуй зарт юм болоо гэж ойлгосон. Би бол дугуйнаас унд сурсан мөртлөө тэгэл дугуйнаас өчнөөнд унжсэн дугуйтай асалдоод очоод тэгэл зөндөөл шалбарч балбарч л байлаа. Байна. Өдрийн минь дүргээ. Өдрийн минь. За. Дугуй хэдэн жил унж байна? За би дугуй за олон жил бол унаагүй яг нь 100 хөдөө байхдаа ундаг. За. Тэгээд дуу гэхэр нөгөө
хятадд байдаг тэр одоо Монголд гэсэн мэдэхгүй байна юм амар бүдүү тийм мотор шиг дугуйтай. За Тэгээд тийм. ингээд тийм тэр айгу зүгээр санагцсан ингээд жихэд ингээд унж монход дүнг сурж байгаа хүн тэр айгу ихтэй юм лээ. Нарийнхан дугуйтаа тэгээд нарийнхан дугуйтаа болохоор ингээд унчих гээд байгаа юм шиг ингээд бүнжгнөө тэр өргөн ирнэ тэр тийм амар өндөр биш. Тэгээд айгу тийм ихтэйхэн байсан. Тэр тэгээд унахад ер нь ингээд айгу ихтэйхэн Амхас сурчгаар юм уу тий? Юу айгу амархан сурчгаар айгу ихтэйх юм лээ. Уулын дугуй юм уу да тий? Өргөн дугуйтай гэхээр Уулын дугуй гэсэн бичиг бол байхгүй. Тэр нөгөө хүү хот руу явахлаар л тэр нөгөө юунууд дээр нь зардаг юм лээ. нөгөө юу түрээсээр байж идэг жижигхэн дугуйнууд уу? Биш. Зүгээр л энгийн яг л дугуй шиг хэрнээ бүдүүн дугуйтай. Дуун одоо айгу бүдүүн гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тэр хүү хот руу явхад л тэнд байжсэн. Тэр үед нэг 400,000 зан байсан болоо 300 гаруй мянган төгрөг л байсан. Хэдэн оны Одоо тэгэхээр яг одоо нэг 20 онд манд юм болоо 19 он. Нэг нэмээд шалаагүй юм. Одоо нэг хэтэр шалааг авах 500 цаад авах. Тэгэхээр тэр айгу эмхтэй унд айгу зүгээр гоё амар санагдсан. За айгу гоё ихтэй юм байна л. Ер нь дугуй нь тэрүүл мэд гэл ер нь дугуй нь гоё л доо. Тий. Хаа тийм байна да. За халбасан баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Баяртай. За. нэрийг баркаталдаг байсан. Нэрнгээсээ бүдүүн дугуйтай чи нэрээ унж болмор ч юм уу? Ер нь ягаад ялгаагүй. Ер нь тэ ингээд нэг нарийн дугуй ягаад нарийн байгаад байдгийг гэхэлэр нөө хурдлахын тулд тэ дугуй өөрөө хурдтай явахын тулд дугуй нарийнхан салхицсах чадвар нь их байх тусмал хурдлна гэсэн үг. Бүдүүн байх тусмал салхины одоо нэг аэродинамикийн хувьд бол арай л муу болж ийн гэсэн үг шүү дээ. За дараагийн уралдааны дугуйнууд ч бүр гачин нарийнхан дугуйтай байгаад байдаг чинь. Тийм баг. 86.1 өдрийн мэнд. Байна. Өдрийн мэнд. За хэдэн жил дугуйнж байна? За одоо баг 15 жил унж байна. За одоо ямар дугуйтай байгаа вэ? Одоо нөгөө мянган дугуй гэж яддаг байсан шүү дээ. За тий. Тэрийг л их ундаг байсан. Одоо тэрийг л ер нь засаас хэлбэл унжил явна. Хууч нэг хар Украин юм байна шүү дээ тийм үү? Тийм. Одоо тэрийг л их унж байна. Тэгээ нөгөө хөл хөлөхгүй нөгөө 300 амхан дондор гараа хийгээд. Анх тэгээ сурч ирсэн да тийм ээ? Тэгээ нэг их тусгалтаа сайхан нөгөө ижи бэлэг байсан болохоор одоо уршил тэгэл хадгалаад хаяа нэг сэлбэл унаал явдгийг. Үн хаялцаад байсан юм л одоо. Одоо ер нь тийм нэрэ Украины аран бол баг олдохгүй болсон баг шүү. Олдохгүй. Тийм баг. Одоо баг дэвид гэдэг энэ тэнд баг жалганд хэвтэж байгаа. Украиныхаа арамн дээр энэ нэг сүүлийн үеийн олон араа марааг хийж үзсэн үү? Одоо яг тэрийг хийж яваа. Ерөнхийдөө тийм сүүлийн үеийн одоо араа тааргал юм байна уу? Таардаг юм байна. Таардаг юм байна уу? Одоо сүүлийн үед нөгөө машин энэ дугуйнууд чинь нөгөө мотоцикл болгодог болсон байна сүүлийн. Харин одоо тэрийг буцаж ихлээр нөгөө мянган дугуй шиг жигээд манайстад өөрөө явдаг кинестэй болгох юм. За. Тэрийг хэлээд байгаа юм уу те? Мянган дугуй гэж тийштэй жижигаад асаад явцдаг байсан шүү дээ. Тэрийг хэлээд байгаа. Тийм. За хэдүүлээ өнөөдөр бол зөвхөн ундаг дугуй ярьж байгаа юм байгаа шүү. За холбоосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Тийм. Мянган дугуй гэж тийм дугуй байсан. Жижиг мотортой гэдэг бензин хийдэг гэхдээ бүр. Бензин хийдэг цахилгаан дугуй биш. Бензин хийдэг. Нэг төрлийн одоо ундаг дугуйн дээр жижигхэн мотор тавьсан мотоцикл шиг юм. Одоо энэ яагаад санагдахгүй байгаа юм бол? Одоо энэ дахиад байгаа энэ нэг ямар юм бэ? Үгүй мопед биш. Одоо нэг юм дугуй шиг мөртлөө амар мотортой дугуйтай хүмүүс яваад байна шүү дээ. За. Тэд нар хүл гэсэн үг ер нь бол. Мэдгүй надад шахаа санаа нурч ин гэхгүй юу? Мянган дугуй гэж тийм байсан. 93 өдрийн мэнд. Өдрийн мэнд хоёроо. Баярлалаа. За хэдэн жил дугуйнж байна? За одоо баг насаараа шахуу гэх юм уу за. За одоо ямар дугуйтай байгаа вэ? За надад одоо хуучны дугуйнуудаас дугуйны цуглуулга байна. За.
анх нөгөө төчөөд 2 дугаар ангид орж байгаа даав нэг Орсын нэг жижигхэн дугуйч одоо 102-ийн дугуй гэдэг үлээ. За тийм 180-ийн дугуйч үлээ нэг тийм дугуй байсан. Тэгээ 180-ийн дугуй одоо хүртэл надад байна. За. Тэгээд тэрний дараагийнх нь арай нэг том нь 190 гэдэг үлээ. За 200-ийн Украин гэж дугуй байсан да тий. 200-ийн Украин байна. Тэгээд нөгөө Учаагийн нөгөө халуун билүү. За тийм тэр ч яг баг сүүлд орж ирсэн Камашиг дугуй байдаг үлээ. Эмэгтэй хараамтай. Тооромжтой. Тийм ээ тийм. Тэгээд дараад нь надад нэг уралдааны нөгөө ямар дугуй гэдэг Старс гэдэг. За тийм. Анх нөгөө нарийнхаа аймаг. Тийм. Нөгөө бүхтэр өрүүлтэй дугуй. Эврэг өрүүлтэй дугуй. Бүр ингэдэг. Тийм. Тэр дугуй нь байна. Одоо тэгээд сүүлийн үед би нэг одоо тэгээд зах дээрээс нэг ганц дугуй авсан дөө. Нэг хүн мөнгөд дэдгүү штэ. Зөв. Ямар хөө дугуй нөө 6 хараатай тийм дугуй авсан уулын. Тий 6 хараатай нэг уулын дугуй. За. Ямар үнэтэй хизээ ав? Ямар үнэтэй ав? За 350 гар сая өчтөр бүтэнсээ хагасаа өдөр засгарч явлаа. Оо тийм үү? Тий. 350 мянган ер нь ямар хөө дугуй ирж байна? Ер нь гайгүй дугуй ирнэ шүү дээ. Одоо тэр нөгөө 7-8 сая 1-2 сая маягаад байгаа дугуйнууд яг л тийм дугуйнууд байгаа шүү. 100 гаруй килограмтай намайг эдгээр даах болов? Даа шүү дээ. Би ч одоо 100 кг. Зөө. За тэгвэл нэг хаяа нэг дугуй унжимаар санагдаад ах юм. Нэг л тийм сайхан зүгээр сэтгэл бол байна надад бол байна. Хангалттай байна. Би одоо тэр нөгөө гадуур зараад байгаа нэг удлаа брэндгээд нэг 2-3 сая мянган дугуй гэлээ байгаад байдаг. За тийм. Тэрийг би бол шал худлаад би бодод байна шүү дээ. За харин яа гэм бол? Яг бүр гадаадын тэр аль бие усны брэнд нь манай Монголд бол сайн орж ирсэн үг мэдэхгүй. Зүгээр нэг сахын нэг одоо дөнгөж нэг жижигхэн брэндийг оруулж ирчихсэн. Тэгэж болохгүй тий. Одоо жишээлбэл Shimano ч юм уу яг ингээд ориг Shimano ороод ирвэл бас үнэтэй л байхаас өөр аргагүй л ахalta тийм ээ. Ориг Shimano бол хамгийн багтаад чинь 7-8-9 сая 10 сая. Тийм шүү дээ тий. За. Тэгээд Пестерээс 100 эргээд нэг 200 эргээд нэг дугуйнууд зарж байна. За. Тэрийг үдсэн чинь тэр бас гайгүй дугуйнууд байна. Тэгээд сая 3 охинд дахиад авчлаа. Зөө. Танай охтууд бүр багасаа унаас сурцсан уу? Бүр багасаа. Ааха. 3-4 настайгаас унаас сурцсан. Нөгөө ардталтай юутай дугуйнуудыг үү? 3 дугуйтайг үү? Хоёр нөгөө туслах дугуйтай. Ааха. Ер нь одоо ингээд сармаар унж байгаад нэг талынхыг аваад тэгээд 2-3 сар унж байгаад хоёулыг нь авчаад тэгээд нэг хөдөө лагер дээр нэг унж тусаад одоо тэгээд сурсан. Танаас сухад ер нь ингээд юу яахад хот дотор ингээд дугуйнаа явахад ер нь одоо нөхцөл байдал хамаагүй сайн болсон уу? За зарим газруудаар дугуйн зам тавиад нөхцөл байдал арай гайгүй болсон. Дээр үед одоо биднийх чинь бүр гайгүйсэн шүү дээ. Тэр үед машинтайг машин цөөхөн байсан учраас л тэр шүү дээ. Бид нар зам дээгүүр унцдаг байсан тий. Зам дээгүүр нөгөө баруун гарталаа бариад явдаг нөгөө тэр үед бид ч тэгээ үгэнд ордог ч. Одоо бол тэгээд зарим газар яг том хотгонууд бол тэгээд дугуйн замтай байна. Зарим газар байхгүй тэгээд зам дээгүүр шүлгэлтэй тэгээд урдуур хаагуур дайруулчих гал хэцүүлээ. За. Тэгээд ер нь хэлэхэд бол зах дээрээс ер нь дугаа авсан арай дээр юм лээ. Илгээрээ нэг ялгааг байна гэж юу? Тийм, ер нь ялгаагүй шүү дээ. За. Орж ирж байгаа. Нөгөө үнтэй зарж байгаа нөхдөөч худлаад нэг ийм брэнд гэдэг нэг адилхан оруулж ирсэн дугаа тэгдэг болохоос ш. Бүр нарийн яриад үнтэй брэнд нь бол үнтэй шүү дээ. За холбосон баярлалаа өдөр сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаа ярья. Toyota Top Motors дэмжин ажиллаж байна. Toyota-гийн аль биесны дилер Top Motors төвд 5-7 хоногийн турш 5 төрлийн өөр бэлэгтэй автомашины тосолохын аян эхэлсэн. Та бүх төрлийн Toyota болон Lexus машиныхаа хөдөлгүүрийн досоо Top Motors төв дээр солиулаад гарын бэлэг авч давхар 7 хоног бүрийн топ бэлгийн эзэн болох боломжтой юм байна шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг нь 77 77 дугаараас аваарай. За баярлалаа. Дараагийн сонсогч 80 70 өдрийн мэнд.
За ямар дугуйтай байгаа вэ? Ундаг догоо өдөр болгон баг шахуунж байна. За чи хотод байдаг үстэй. Тэгээ хотод байдаг. Тэгээд 2 жилийн өмнөөс эхлээд яг тогтмол ундаг болсон. Өмнө нь зүгээр хаяа сонирхолтой ундаг байсан. Чи түрээсийн дугуй авч унаад байна уу? Өөрөө дугуйтай яваад байна уу? Өөрөө дугуйтай. Ямар дугуйтай байгаа? Нэг хятад брэндийн дугуй байна. Хэдээр авсан? 250 мянгаар авсан. Нөгөө нэг Facebook дээр ундаг дугуй аван зарна гэсэн группуд байт юм билээ. За. Тийшээ орж агаад 200 мянгаас 300 мянган хооронд дажгүй дугуй байна уу гэсэн чинь нэг хүн доор нь зургийг үлдээгээ тэгээ очиод үзээ авсан. Одоо хэдэн жилийн өмнө 250-аар авсан. Энэ дугуйгаа бол нөгөө нэг 11 сард авсан. Жилч болоогүй л байгаа юм шүү дээ. Тийм. Гэхдээ нөгөө нэг юм хомнууд нь ингээд эвдрээд тэрэндээ нөгөө сэлбэг шинээр хийгээд нөгөө үнэн тэгээ их болчтой юм билээ юм. Хямц дугаа авахаар. Нэрээ тийм байсан шүү маа. Одоо бол чи юм хомыг нь хийсээр хагаад лаг үнтэй болгоцсон уу? Тийм лаг болгоцсон. Нөгөө нэг гол гэж байдаг. Тэгээ гол нь хөлөх гол байж байгаа. Тэгээ ориг болгож тавиулаад тэгээ тоормос мармсын бүгдийн ориг нөгөө нэг сэлбэг тавиулсан чи бараг 300-аас 400 мянган төгрөг зарцуулсан. За. Тэгээд асуулах нь бүр илүү үнэтэй болт юм байна. Манай найз яг тэгээд нэг хүнээс нэг үнгүү дугаа авсан чи нарандуул дээр явж асуулаад баг шин дугаа авсанаас өөрсгөө боллоо гэсэн үнэн л юм байна л да. Тэг хүн яг өөрийнхөө биеийн хэмжээндээ сайн тохирсон дугаа авах нь зүйтэй юм шиг үлээ. Миний энэ арай жоохон багдаад байгаа 26 цаа дугаа байхгүй юу? Тэгээд 27.5 ч юм уу яг өөрийнхөө биеийн өндөртийг тохируулж авах хэрэгтэй юм шиг үлээ. Тэрийг бас мэдмээр юм. Дугуйч одоо ингэж нөгөө нэг 6 араас сольдог уу те? Тэг 6 араа голтой 3 араатай. Хойно 4 араатай юм уу? Хойно 6 араатай, 9 араатай миний. 9 араатай юм ба шүү дээ те? За. Тэг өгсөөр явхад бол хөнгөн араатай, олон араатай дугаа их зүгээр юм билээ. Хамгийн өнгөн дээр нь тавьж байгаа зүгээр шажигнталж хийж байгаа юу? Тийм, өгсөөр явхад нэг их хадгалдаг зүйл байхгүй лээ. Тийм те, хөнгөн болгочлаар. За баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. Чи 10 жилдээ төгссөн үү? Төгссөн баха. За. Баяртай. Намайг хүүхэд багт 10 жилд байсан гэдэг шиг. За. Намайг та мэдгүй нэвтрүүлэг хөтлөлчийг хэлгээд ямар жилээс оюутан болсон байсан. Одоо төгссөн баха. Бараг төгсөж байгаа. 10 жилийн хүүхэд байсан намайг хөтлөж байгаа. 90-37 өдрийн мэнд. Шинжлэн гэмэнд өдрийн мэнд. Баярлаа. За хичнээн жил дугуйж гин. Бараг насаараа та. За одоо ямар дугуйтай байгаа? Одоо Шимоногийн 7 араатай дугуйтай байна. За ашгүй. Яг тийм ари дугуйтай хүнээс асууя гэж бододсон. Түрүү нөгөөний холбогцоо хэллээ л дээ. Юу ялгааг юм шиг байлаа гэд та ялгааг нь хэлж өгөөч. Ялгаатай шүү дээ. Тэр хөнгөн цагаан араантай. Одоо ингээд нөгөө тань араантай хоёр чинь. Тий. Ядаж өөрөө би ингээ өргөө явахад амар хөнгөн байдаг байхгүй. Жишг мэлтнээс ахуулаад ер нь шал өөр. Та Монголоос авсан уу? Гаднаас захиж авчирсан юм уу? Манай найз гаднаас авчруулаад. За. Тэгээд нөгөө унхаа болоод. Тэгэхээр та аваад. Тий. Хэд орчмоор авсан? Үнийн хэлмээр байна. Зөвхөн найзаасаа авсан учраас ер нь бол харьцангуй яг нөгөө шин дугуйнаас хямдхан л авсан юм байна шүү дээ. Одоо яг нөгөө өөрөө захиалаад авсан бол би бараг 800 мянгаар авсан баг. Тийм. Тэгээд байгуунаар авсан. Би бүр дугуйн паркеттэй байсан юм чи өөрөө. Зөө хаана байсан? Биокабинетд. Нийтээ хаал байсан юм байна тэгвэл. Тэгээд хүүхдүүднийх гамтаа ундгүй. Тэгээд би дэнмэрт очиж ажил хийж байхдаа 6 сар авцсан мөнгөө хэмнээ дугуйндаг байлаа. Дэнүртэй? Дэнүртэй. За. Одоо тэгээд манайд яг ийм Shimano ч юм уу ийм яг ийм ориг дугуй зарж байгаа дэлгүүрүүд байдаг юм уу? Юуны дугуй надад ихтэй ч санагдаад байдаг. Нэрийг мартчихсан хүннөө өрөө ярьдаг. За. Сэлбэг нь одоо жишээ Shimano-гийн сэлбэг бол яг Shimano-гийнх нь олдохгүй маа гэхэд яг таардаг сэлбэг бол олддог үстэй. Одоогор бол юу ч хийж үзээгүй байна. Зөв. Тэгээ одоогор бол юу ч хийгээгүй. Шал өөр шүү. Бүр араам хүртэл өөр. Нэгэн хэд унгаан одоо ингээд нэг дугуйч хэд унгаачихсан сэнсэрчдэг шүү дээ. Тийм. Ер нь хямдхан дугуй. Зүгээр боржор мөрөхөд л сэнсэрч идэг шүү. Тий, гайгүй дугуй л өстой
Супер шүү. Би бол хүүхдүүдэд бас амар багаасан дугуйнуудаас уртаа. Ааха. Хүннүүд дараа нь уулзна гэдэг. Хүннүү хороор Канондейл гэдэг энэ таны нөгөө хайгаацсан газар мөн үү? За бараг тэр дээ. Тэгээд юуны тэмд нэг дэлгүүр Яг байдаг. үнэ Канондейлийн нэг дэлгүүр байсан. Яг мөн байна. Тийм би одоо хүүдэд эсвэл ангийн хүүдэд тэндээс дугуй авт юм билүү гэдэг. Эсвэл тэр нөгөө 115 дугаар сургуулийн тэнд нэг байгаа ба. Тийм тэр 115-ын тэнд манай гэр байдаг байсан. Тэгэл хавар олоод нөгөө нэг үйл ажиллагааны явуул эхлэнгүү тэрс хүмүүс хавчдаг байсан шүү дээ тэр газар. Тэр байгуу сайн мэлж утсан. 200 300 гэдэг дугуйнууд тэд нар бол бас ер нь аюу гой дугуйнууд байлаа. За. За холбосон баярлалаа. Маш их Сайхан өнгөрүүлээрэй. Танд эрүүл энхийг өрөөё. За баярлалаа. За. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлэн Улаанбаатар хотод 15 цаг 42 минут болж байна. Та Япон чанарыг найдвартай баталгаатай албан ёсны газраас аваарай гэсэн уриатаагаар Bridge Motors хамтран ажиллаж байгаа Тохи тухайн дээд Токико амортизатор. За, Токико амортизаторыг сонгох шалтгаан байна. За, нэгдүгээрт нь бол энэ Япон улсад үйлдвэрлэдэг гарч байгаа 10 шинэ машин тутмын 7-д нь Токико амортизаторыг суйрлуулж гаргадаг гэдэг нь батлагдсан. За дараагийнх нь Токико амортизаторыг тусгаалan бэлтгэсэн зам дээр дуршдаг юм аа. Тэр нь юу гэхээр одоо жишээлбэл Toyota-д зориулаад 1 гэн амортизатор хийж байгаагүй. 20-д зориулсан амортизатор, 41-д зориулсан амортизатор, Land Cruiser-д зориулсан амортизатор болгон өөр байх нь шүү дээ. Тэрийг нь гаргахын тулд тийм өөрсдийн тийм сургалтын замтай гэж байгаа. Туршилтын замтай. Тэрэн дээгүүрээ явуулж хагаад бүх машинд яг таарсан амортизаторыг хийдэг юм аа. За мөн автомашин хөдөлгөөнд явж байхад цохилтын хүчийг зогсоох, зөөлдөх зэрэг үүрэг гүйцэтгэснээр 5 дахь мэдрэмжийг төрүүлнэ. Одоо хэрэг та бүхэн тэр нэг Дакар хараалын эднэрийг үздэг болвол те амар зам дээр явж байхад машины ингээ кузов нь бол байранда дугуун дээшээ доошоо ингээд идэг штэ. Тэр чинь амортизатор сайных л тэгж байгаа шүү дээ. Шаал өөр юм бэлээ. Манай машин ер нь амортизатороо солихолцсон. Тэгээд саяхан нэг машинаа аюу ачаад битээр хураалгачаад тэгээд найзынх нь яг ижилхэн загварын ижилхэн маркийн машинаар хөргүүлж авахсан байхгүй юу? Яг адилхан машин сууж байгаа бүртлэнгөөсөө тогтхон шаал өөр. Тэгээд ингээд ийм замын нэг хурц харуулагч дээр гараад явхад хүртэл шаал өөр. Тэгээд за хоёлаа амортизатороо солихолцсон байна дээ гэж ярьж байсан. Гэдэг. Амар хизээлч тийм ээ. За тэгэхээр Токикогийн хувьд бол удаан эдлэгээ эдийн засаг хэмнэлттэй 80 гаруй жилийн түүхтэй Япон брэнд байгаа. Тэгээд автомашины гадаргуутай харьцах харьцааг зөөлөж өгдөг учраас бусад эд ангиудын эдлэгийг нь урсгалаад өгч байгаа юм бас. Олон улсад алдартай автомашин үйлдвэрлэгч компаниудын итгэлийг хүлээсэн ийм итгэлтэй түншүүл яалтч арга байхгүй Токико амортизатор юм аа. За хаяг барьцлыг нь хэлж өгье. Сузуки засварын төв нь бол Жуки музей урталт байгаа. Энд баг энэ Bridge-ийн One Tools байдаг юм дөө. Хоёрт нь бол Япон амортизатор хангаа хотхны замын эсрэг талд байдаг. Гуравт нь бол Odstar Auto Service гэдэг сансрын MRT-ийн 3 давхарт байгаа. Дөрөвт нь Deluxe Auto Center гэдэг хороод эцэст байдаг. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг нь 95 тэг 5 55 33 94 тэг 7 55 33 гэсэн утаснуудаар аваарай. Tokiko Mongolia гэж бичээд сошиал хуудаснаас нь илүү их мэдээллийг авах болцоотой шүү. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ та Японы чанарыг найдвартай баталгаатай албан ёсны газраас нь аваарай гэсэн уриатаагаар Bridge Motors буюу Токио тухайн дээд Токико амортизатор хамтран ажилласан баярлалаа. За нэвтрүүлэг маань үргэлжилж дараагийн сонсогч 9311 өдрийн мэнд. Сайн байна уу та? За сайн байна уу? Сайн байцгаана уу? За ямар дугуйтай байгаа вэ? Би одоо Канондейлтэй. За Канондейлийн дугуйнууд Монголд яг одоо нэг албан ёсны дистрибьютор компани оруулж ирж байгаа юу? Тий, одоо уран гамд байдлын дэлгүүр нь. Зөв тий. Ер нь Монголд одоо Giant байна, Cube байгаа. Тийм, Giant-ийн нэрээр орж ирээд байна. 115 гэдэг нь болохоор Track дугуйны дэлгүүр байсан. Одоо яг үнэ Track билүү, Track билүү нэг тийм нэртэй. За өөрөөр бол Giant-ийн дэлгүүр байдаг. Канондейлийн одоо нарны хажууд бол нөгөө Алтан байгаа, Merida гэж бас байгаа. Ер нь зөндөө байгаа. Тийм. Канондейлийн дугуй жишээлбэл би ингээд зөвөр өдөр тутамдаа унах дугуй авъя гэвэл ямар үнэтэй байгаа вэ? Шинэ нь? Тэгээд нэг 2,500-аас л дээшээ. Тийм үү та? Тэгтээ бол найдвартай бат одоо нөгөө нэг жинхэнэ титан арамтай тий. Одоо дугуй бол хамгийн чухал юм нь аюулгүй байдал шүү дээ. Тийм ээ. Яг тэгэхээр өөрийн болон бусад хүний аюулгүй байдлыг хангах одоо
яг барьсан газараа тоормсон зогсдог байх хэрэгтэй, жирсэн газараа дууч өөр хөдөлдөг байх хэрэгтэй ч гэдэг юм уу тий. Тэгэхээр хамгийн чанар гэдэг бол гол нь л яг тэндэл байгаа юм л да. Тийм ээ. Надад бас нэг хийлийн нэг юм одоо залруулах гэсэн нэг юм байна л да. Түрүү одоо нөгөө Shimano гэж ярьж байна те. Shimano гэдэг бол одоо энэ дугууны тоноглолын брэнд юм байна. Одоо жишээл бид нэр автомашинда Kaibi-гийн амарчийн авт 50 гэдэгтэй адилхан Shimano-гийн тоноглол авч 50, эсвэл SRAM-ийн тоноглол 50 гэж ярьдаг. Тэрнгээрээ ялгаатай шүү. Мөн дээрээс нь дугуун дээр бас өөрийн гэсэн нөгөө хэмжээ байгаа. 29 гэж яриад байгаа хүмүүсийн тэр бол зөвхөн обуудны хэмжээ болохоос дугууных нь өөрийнх нь хэмжээ биш байдаг. 27.5 гэдэг нь болохоор бас л нөгөө дугууны обуудны инч. Хуучин бол 26 гэж байсан нь одоо стандарт нь өөрөө 27.5 болчиход байгаа. Энэ нөгөө нэг янз бүрийн тэмцээн уралдаан одоо энэ уулын дугууны 3 төрөлт тэмцээн байдаг шүү дээ. Triathlon гэдэг. Тийм. Одоо энэ одоо нөгөө түүхэн хувьслынхаа үр дүнд одоо энэ дугуй ер нь 27.5 гэсэн обуудтай байх юм бол хамгийн оптимал юм а гэдэг юм үүсний одоо яг үндсэндээ гарсан юм байна. Гайхалтай. Та дугуй зардаг хүн үү? Эсвэл тамирчин үү? Айгу сонирхдаг. Түрүүн би нэг комент бичсэн шүү хүн дугуйнда дурлах хэрэгтэй гэдэг. Тэр хүн үү? Би дурлаг болохоор сонирхоогүй чадахгүй байлээ шүү дээ гэж хэлжсэн тэр ээ шүү дээ. Тий. Та одоо хин нэгэнд дурлахгүй тэр хүний ханаас явах гэж. Одоо ерөнхийдөө Монгол та бол одоо дугуй сонирхдаг хүн мэдчихэж магадгүй. Улаанбаатар хот ер нь хичнээн километр дугуйн замтай болсон ба одоо. Яг би бол зүгээр тоочны дугуйн зам гэдэг юугаар нь бол биш зүгээр яг нөгөө автомашины хөдөлгөөнд яг нөгөө машин замаар нь цуг орцоо явчихдаг байхгүй юу. Өөрөө нөгөө би ч бас давхар нөгөө ангилалтай. Гэхдээ яг нөгөө дугуйтай явахдаа бол яг адилхан нөгөө дөрмээрээ явна. Мэдээж нөгөө тоноглол малгай залгаага өмсөн нэгдүгээрийг нэгээр явна. Яг л автомашинтай замын хөдөлгөөнд орцож байгаадаа адилхан явдаг. Зүгээр нэг хэцүү юм нь манай Монголд нөгөө жолооч нарын ийм дугуйч юм уу моциклтэй харьцдаг нөгөө ийм хандлага арай суугаагүй болохоор тэр нэг хүндрэлтэй. Явгууны замаар явхаар манай Монгол бас нөгөө явган хүн өөрөө бас яг игнэгээр явдаг шүү дээ, тий. Гадаадын хүн хэлсэрээ хэлдэг шүү. Монголчууд ингээ өөдөөс яваад байдаг гэдэг. Тэр чи яг нөгөө манад бас явган хүн гэсэн бас яг нөгөө юугаар явдаг болохоор дугуйн зам тавьсан гэсэн магадгүй тэрнгээр нь явган хүмүүс яваад бас дугуйтай явах боломжгүй. Тэгэхээр энэ нэгдүгээр игнэний хажуу талаар нөгөө дугуйн зам харин баг нэмэлтээр тавьж өгдөг. Яг нэг дугуйн замтай яах баха. Би одоо тэр одоо нөгөө нэг юу ч нарны нэг зам нэг тиймэрхүү шүү дээ. Хажуудалтаа нэг яг үнтэй цагаан зураастай. Дүнжин гарав дээр явж байхад одоо ингэж жишээлбэл бид нэр алхаж байгаа санамсаргүй байдлаар дугуйн зам руу орчих юм бол дугуйн байгаа хүмүүс нь алхахтай замаар алхаарай гэж хэлэнгүүд хүмүүс айгүй ухамсартайгаар нэрээ тийм биш дээ гэдэг юм хэлээ шүү дээ. Тэгэхээр айл талдаа би биэндээ хилээ явуул зүгээр хэдүүлээ хэдэн жилийн дараа сурчих юм болов уу? Би одоо 2013 онд анх дугуй одоо сонирхоод буюу одоо өөрийн бие физиологийн шаардлагаар тухайд нэг 125 кг болцсон нөгөө нурууны суулт болцсон. Хөдөлгөөний дутагдал болцсон байж байгаа. Тэр яг одоо миний хэмжээний хүн унж босгооц дугуй хайгаад тэр үед одоо яг Canon дээр яг дөнгөж орж ирсэн. Тэр трек гэдэг дугуй дөнгөж орж ирсэн байгаа. Тэгээ би энэ хоёроос яг өөрөө унж үзээд сонголтоо хийгээд яг энэ Canon дээр гэдэг дугуйг анх сонгож ирсэн. Тэгээ одоо би 13 оноос хойш тасралтгүй яваад миний нөгөө нурууны суулт жарилсан. Миний жин одоо өнөөдөр 96 кг болсон байж байна. 96 болчихсон. Дугуйгаа сонгож авах хэрэгтэй. Тэгээд дугуйдаа дурлах хэрэгтэй тий. Тэгээ маш хайртай байх хэрэгтэй. Зүгээр нэг мэдээлэл оллоо. За таныг бас сонсож байгаа дэр чи хэлж. Улаанбаатар хотын дугуйн замын одоогийн байдал гэвэл 84.7 км гинэ. 84.7 км дугуйн зам байгаа юм байна. Дугуйнд зориулсан. За мэдээж зарим нь бол явгууны зам дээр ногоон бодог модогтай байгаагаа хэлж байгаа л да. Тэгээд 2030 он гэхэд бол нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд урт хугацааны мастер төлөвлөгөөний дагуу 2030 он гэхэд бол 602 км дугуйн замтай болохоор төлөвлөж байгаа юм байна шүү. За холбосон баярлалаа. Явж үзсэн хамгийн урт зам бол одоо нөгөө нэг Маршлийн гүрэн яг нааталт нэг дугуйн зам байдаг шүү дээ. Одоо Маршлийн гүрнээс тулаад Амгалангийн фризер хүртэл явцдаг. Тэр бол хамгийн урт нь баха. За тийм энэ нөгөө туулын хойд эргээр явдаг нэг зам байдаг шүү дээ. Тэр бас нэлээд урт тийм. Тэр бас гоё тухтаач зам да. За өдрийг сайхан өнгөрүүлээрэ холбосон баярлалаа. Үн цэнтэй гоё мэдээлэл өглөө. За та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа.
За энэ төрөд нэвтрүүлгийн маань өндөрлөх цаг болсон байна. Цаг хэтэрсэн. Амьд бактери хүүхдийн линигс бяцхан гэсэн наз жаргал бэлгэлнэ гэсэн уриатаар хамтран ажилласан. За мөн та Японы чанарыг найдвартай, баталгаатай аль биесны газраас аваарай гэсэн уриатаагаар Bridge Motors хамтран ажилласан. Тохиохын дээд Токико амортизатор. За сонсогч та үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээг улаансараа 16 цагаар минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа Анжихаа. За баярлалаа.